Сайнцхан уу? Өглөөний мэнд. Өнөөдрийн миний та бүхэнтэй хуваалцах ишлэл маань Матай 5:11-ээс 12 дугаар ишлэл байна. Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юм худлаар ярихад та нар ерөөлтэй юм. Тэнгэр дэх шагналч нь агуу учир баярлцгаа. Мөн хөөрөн баярлцгаа. Учир нь та нараас өмнө байсан иш үзүүлэгчдийг тэд ийхүү хавчсан юм аа гэж хэлсэн. Энэхүү ишлэлээс харах юм бол хавчигдсан хүмүүсийг ерөөлтэй яа гэсэн юм тийм ээ. Тэр итгэгч хүмүүсийн хувьд бол хавчигдах бас бусдад үнэхээр муу үгээр хэлүүлэх, бурхныг бас итгэгч биш хүмүүс доромжлох, тэр үед нь яаж твчиж, яаж тэр замыг даван гарах вэ гэдэг маш хэцүү байдаг тийм ээ. Залуучуудын хувьд бол зарим нь ичдэг тийм ээ, итгэгч байхаасаа ичсэндээ бас би сүмд явдаггүй гэж худлаач хэлэх үе гардаг. Миний хувьд болохоор яг их сургуульд байхдаа өдөр 1-р курсод байнгын манай ангийнхан тэгдэгсэн. Чи ингээд сүмд явдаг тэр бурхан яг юу хийдэг бурхан бэ? Яг сүмд явахаар юунд нь дуртай вэ? Сүмд явахаар чи хоол өгд юм уу? Ч юм уу тийм маш олон хүүхдүүд тэгж хэлдэг байсан. Тэр болгонд нэхэндээ бол маш их өөр хүрээ зарим ихтлээд бол хэрэлддэг байсан. Дээрээс нь тэр хүүхдүүдийг бас нэхэр ууралсандаа болоод бүр заримдаа муухай үгээр хэлэх үе ч гэсэндээ байсан. Гэтэ яг тэр үед бол тэрнээс хойш суралцсан зүйлс юу байсан бэ гэхээр тэр хүмүүсээ тэгж харцах хэрэггүй. Тэд бурхныг мэдэхгүй учраас бурхныг яг тэгж хэлсэн. Гэхдээ яг миний хувьд бол бурхныг мэддэг хүний хувьд яг тэдэнд шиг арин шин гаргаж болохгүй гэдгийг ойлгосон. Харин яг энэ ишлэлдэр бол хавчигдсан хүмүүс ерөөлтэй ёо гэж хэлсэн байна. Үнэхээр та хавчигдаж байгаа бол тэрийгэ баяр хөөрт тооцоорой. Тэр баяр хөөр чинь танд ирээдүйд дэлхийн шагналаар биш харин үнэхээр тэнгэр дэх эцгийн шагналаар гайхалтай ихээр ивэгдэж өрөөгдөх учраас та битгий санаа зов. Та тэр хүмүүсийг өрөөх хэрэгтэй. Таныг хавчиж байгаа хүмүүсийн төлөө та өдөр бүр залбирах хэрэгтэй. Таныг доогоолж байгаа, бурхныг доогоолж байгаа тэр хүмүүсийн төлөө үргэлжлүүлэн залбираарай. Тэр хүмүүсийг өрөөгдөөсэй гэж хүсээрэй. Тэр хүмүүсийн бодлыг өөрчлөгдөөсэй гэж хүсэхийн тулд та үргэлж залбирдаг байгаасай гэж хүсэж байна. Тэнгэр дэх баялаг биднэрт тэнгэр дэх баялагийг өгнө гэж хэлсэн. Бидэнд дэлхийн баялагаас илүү тэнгэр дэх баялаг нь маш чухал тийм ээ. Бид энэ дэлхий дээр хичнээн баялаг цуглуулсан ч гэсэндээ бид энэ дэлхийгээс явах үед тэр баялаг хүнд ч үлдэхгүй, хүнд ч хэрэггүй зүйл болоод л үлдэнэ. Тийм учраас газар дэлхий дээрх баялагийг бүтээхийн тулд биш харин тэнгэр дэх баялагийг бүтээхийн тулд та үнэхээр итгэлээ бүрэн дүүрэн цагтаг байгаасай гэж хүсэж байна. Өнөөдөр ч гэсэн бурхан тантай хамт байгаа гэдэгт итгэн та бас ариун сүнсээр дүүрэн амар тайван баяр хөөрөөр дүүрэн гайхалтай өдрийг өнгөрөөх болтугай хэмээн энэхүү цагаа дуусгаж байна.